Зогсоолын асуудал бол тооны биш, хандлагын асуудал. Улаанбаатар хотод зогсоол олохгүй гэх гомдол түгээмэл боловч бодит байдал дээр зогсоолын тоо огтхонч бага биш юм. 2025 оны байдлаар нийслэлд 113 мянган гаруй авто зогсоол бүртгэлтэй бөгөөд хотын төвөөр өдөрт зорчих автомашины тоотой харьцуулахад энэ нь тодорхой хэмжээнд боломжийн үзүүлэлт юм. Гол асуудал нь зогсоолын байршил, менежмент, хэрэглээний буруу зан төлөвөөс шалтгаалж байгаа юм. Судалгаагаар төлбөргүй зогсоолууд өглөө эрт дүүрч, өдөржин солигдол багтаа байдаг бол төлбөртэй зогсоолуудын ашиглалт 100% хүртэл эргэлдэж байна. Гэсэн ч жолооч нар төлбөртэй зогсоолыг үл ойшоож хаалганы өмнөх сул цаг хайсаар төгжрөл үүсгэдэг. Сүхбаатарын талбай орчмын 400 м-ийн радиуст хийсэн судалгаагаар зогсоолын нийт багтаамж хангалттай байсан ч төлбөргүй зогсоолууд 150% ачаалттай, харин төлбөртэй зогсоолууд ердөө 30% ашиглагдж байна. Мөн жолоочдын 98% нь 400 м алхахыг хүсдэггүй, 69% нь 100 м-ийн зайд байсан ч төлбөртэй зогсоол ашиглахаас татгалздаг нь тогтоогдсон. Олон улсын туршлагаас харахад зогсоолын асуудлыг зөвхөн шинээр барих бус, үн, цагийн уян хатан бодлого, ухаалаг систем, алхах соёлоор шийддэг. Хотын төвчрлийн 30 орчим хувь нь зогсоол хайх явцад үүсдэг нь үүнийг нотолж байна. Иймд зогсоолын асуудлын шийдэл нь хаалганы өмнө заавал зогсох хандлагаас татгалзах, ойр орчны боломжит зогсоолыг ашиглах, 1-2 минут алхах соёлыг хэвшүүлэх, төлбөртэй зохион байгуулалттай зогсоолыг хүлээн зөвшөөрөх явдал юм. Яг үнэндээ зогсоол хаалганы өмнө байх албагүй. Хамгийн ойр хүртээмжтэй байхад л хангалттай. Та зогсоолын талаарх дэлгэрэнгүй судалгааг барилгын сэтгүүлийн 185 дахь дугаараас унших боломжтой.